Энэ бол Бат. Тэрээр 18 настай олон улсын харилцааны сургуулийн оюутан Монгол залуу. Харин энэ бол Саня. Орос улсын оюутан бөгөөд урлаг ихээр сонирхож олон улсын дуу хөгжмийг судлахыг хүсдэг. Харин энэ бол Лин. Спортод сонирхолтой хятад улсын иргэн. Сагсан бүгээр дамжуулж олон улсын легионоор тоглож болохыг хүсдэг. Энэ бол Сакура. Мөн л тэрээр олон улсын залуучуудын үгийг сонсохыг хүсдэг Япон бүсгүй. Харин энэ бол Лин. Солонгос улсын иргэн. Бусадтай адил олон улсын хэмжээний мэрэгжилтэн болоод их орноо хөгжүүлье хэмээн мөрөөдөж авдаг. Эдгээрийн үзэл суртал, асуудалд хандах хандлага нь өөр өөр байдаг. Зарим тохиолдолд бүр нэгнээ үүсгдэг. Аргач юу биз дээ? Зүүн хойд Азийн өнгөрүүлсэн түүх нь 2 дугаар дайнаас гадна бүр өмнөх 13 дугаар зууны үед хүртэл хоорондоо дайсагналцж байсан нь тэдний үзэл сурталд нөлөөлж сурсан сургаал, сонсон хичээлд нөлөөлж нэгнээ үгүйсгдэг болсон. Гэвч энэ бол зөвхөн өнгөрсөн. Яагаад вэ гэвэл өнөөдөр тэдгээр залуус бүгдээрээ л хичээл номоо сайн хийгээд их орноо хөгжүүлье хэмээн боддог. Эдгээр нь нэгэн Азад амьдарч байгаа бөгөөд өөрсдийн бодол нь өөр хэтийч тэдэнд адилхан бодол, адилхан үзэл сурталд нийлүүлэх боломж бий. Энэ боломжийг бид нэр хайж олохдоо клуб гэж боллоо. Хүмүүс аливаа клубт нэгдснээр харилцаа холбоон сайжирч, хувь хүний хувьд хөгжиж, улам туршлах сууж, хамгийн гол нь их тайвны асуудалд хандахдаа их тайвнаар хандаж чадна. Яг л Орос төгссөн хүмүүс адилхан школтой байдаг, адилхан зан төлөвтэй байдаг гэдэгчлэн бидний клубыг төгссөн хүмүүс их тайванд хандахдаа адилаар хандаж чадах болно. Ийм жишээ байдаг. Өөр газар байлгаад өөр мэдээлэл, өөр санаа, өөр зүйл сургуул асуудалд өөрөөр ханддаг. Тэгвэл тэдэнд нэгэн мэдээлэл хооронд нь үргэлж харилцуулж чадвал эдгээр нь адилхан хандлагатай болж чадах юм аа. Гэхдээ яаж? Монгол улс бол хүнлэг энэргүй нийгмийн бүтээгч бөгөөд оюутан залуусын улс. Монгол улсын олон мянган залуучууд дэлхийн нийтээр тархан суурьшиж, сурч боловсрч байна. Эдгээрийг интернет, Facebook, Google Docs-ыг ашиглаж хамтран хөгжүүлж, нэгэн байгууллагыг хамтан байгуулуулж болно. Хэрхэн бэ гэвэл энэ залуус бүгдээрээ олон улсад сурахыг хүсдэг, олон улсынхантай харилцахыг хүсдэг. Энэ хүслийг нь манай клуб нийлүүлж бий болгож чадах юм аа. Жишээлбэл манай 5 залуу бидний клубт нэгдснээрээ нөхөрлөж, хөгжиж, туршлах сууж, харилцаж Монгол ардын үлгэрээр олон улсын хүүхдийн баяраар улс бүрийнхээ асрамжийн газар эмнэлгүүдэд жүжигчлэн тоглолт танилцуулсан байна. Үүнийг улам боловсронгуй болгож улс бүрийнхээ ямар нэгэн соёлыг ашиглан ирээдүйд бүр олон үйл ажиллагаа явуулж болох юм аа. Инхийг өсвөл дайнд бэлдээ хэмээх үг аль хэдийн хойно хоцорсон. Учир нь өнөөдрийн даймит болсон зүйл нь байлдаа, буугаар, зэвсгээр биш нэгнээ хүлээн зөвшөөрдгөө, нэгнээ үзен яддаг, үргэлж хоорондоо маргалддаг байдлаас болж бий болсон. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь харилцаа юм. Гэхдээ энэ харилцааг хэрхэн бий болох вэ? Энэ харилцааг бий болгох газар бол зүүн хойд Азийн оюутны нэгдэл клуб юм. Энэ клуб нь дан ганц төслийн хүрээнд явагдаж босхгүй. Ирээдүйд илүү олон жил үйл ажиллагаагаа явуулж чадна. Манай гол дүрийн 5 залуу тавуулаа мөрөөдлөө биелүүлж чадсан. Тэд том албан тушаал хүрснээр олон улсын харилцаанд зөвхөн их тайвнаар хандах нэгнээ хүлээн зөвшөөрөх болно.